За ингээд нөгөө ихтгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг лөө. Таач одоо ингээд сүүлчийн найдвар болчиход байна л да. Тэгээ Монгол ардын намайг би ард түмэнтэйгээ хамт байгаасай л гэж бодож байгаа. Тэгээд сонголт бол дандаа байдаг. Үг хэлэх бол нэг сайхан ярьж болно. Тэгээ одоо юмыг тэгээ үйлдэлээр нь харна л да. Тэгээ маргааш та нөгөөдөр ямар засгийн газар бүрэлдэхүүн оруулж ирэхин тэрнээс чи ингээд хүмүүс хараал уншаал явчихна л да. Тэгээд барьцаалагдсан засгийн газар байж болохгүй. Та өмнөх засгийн газрууд энэ чи юу вэ? 3 дахь засаг нөө хэд дэх засаг юм. Яагаад огцров? Энэ дээр одоо та ямар сургамж авч гинэ? Оюун эрдэнэ засгийн газар огцрлоо. Тэр бол яагаад ч огцрохооргүй засгийн газрыг төлөвлөж бодож хийсэн байсан. Огцорсон. За дараа нь одоо Зандан шатрын засгийн газар огцрлоо. Бодвол авилга хулгайтайгаа зоригтой тэмцэл хийж чадахгүй байж байгаа л огцрох шиг боллоо. Одоо манай нам энэ одоо намууд таныг одоо үнэхээр гарцаагүй тийм барьцаалагдсан байдалд оруулах ийм сонголт руу түлхээд байна уу ямар байна? Энийг та юу гэж бодож байна? За одоо бид нар 2 гэрчтэй. Тэгээ гадны хөрөнгө оруулагчтайгаа өмнө байн гутлаа ярьдаг. Одоо итгэхгээ байцсан. Тэгээ ингэж л байл да 4 сарын 1-ээс манад онцгойлон гэрээ хийж байгаа энэ төр гэж. Одоо маш хүнд байдал огтож магадгүй. Юу ч болж мэднэ. Тэр дайнтай улс оронд яаж тэр амлалтанд итгэх юм бэ? Тийм юмд итгэжээвэл инээдтэй шүү дээ. Тэнгэл байна гэсэн үг. За энэ харбины гэрээ гэдэг нэг юм байгаа. Энэ сонсгол нь явах уу явахгүй юу? Ард түмэн мэдэх хэрэгтэй юм уу үгүй юм уу? Энэ одоо 100-200 сая долларыг машинаар ачаад тараасан гэж байна. Хамгийн мэдээлэлтэй байсан ерөнхий сайд энийг зурагтаар ярьсан. Гадна дотн байгаа банкны эзэд тэгсэн ингэсэнгээ хэлж илээ. Энийг та юу гэж бодож байна вэ? Энэ ийм байгаа мүү гүм үү? Энийг та одоо хариулаач. Ийм их мөнгөийг ингэж явж байгаа нь бол харамсалтай байна. За төмөр зам айгуу чухлаа. Энэ төмөр замыг хурдан тавиасаа гэж хүсэж байна. Энэ хил холболтоо хийгээсэй. Тэгээд одоо Улаанбаатар төмөр замаа 50% буцаагаад аваа гэжсэн санал болгож ирсэн. Засгийн газрын доктортой үйл ажиллагааг хангах гээд үеийн засгийн газар л хичээдэг. За гэхдээ мэдээж одоо бидний хамгийн том асуудал бол одоо ирж байгаа том сорилтууд. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд бол би оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын хэрэглэхийн дарга цахим хөгжлийн сайд кабинетийн зарчмаар л ажиллаж ирсэн. Зандан шатрын даргын үед эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллалаа. Тэгэхээр энэ бол Монгол төрийн ажил бол залгам чанараа хадгалах ёстой. Тэгээ тухайн үеийн засгийн газрын алдаанч миний багш, амжилтанч миний багш. Тэгэхээр цаашдаа бол би бас тухайн засгийн газруудад кабинетэд байсны хувьд ер нь эргээд харахад юун дээр алдав, юун дээр онов гэдгийг бол бас дүгнэж цаашдаа бол одоо бас үйл ажиллагаанда амжилт олдтыг нь ахиулж за алдаа оноог нь бол эргэж залруулж ажиллах ийм л одоо үүрэгтэй л гэж үзэж байна. Тэгээ парламентын засаглалтаа оронд бол намын дарга нь ирэх барьж байгаа намын дарга нь гүйцэд засаглаад эргүүлээ явах нь захиргааны эрх мэдэл, улс төрийн эрх мэдэл хамтдаа байж үр дүнд хүрдэгэ гэдэг ийм л одоо шаардлагаар одоо манай намын гишүүч тийм санал хэлтгэл байсан. Сая бол мэдээж одоо сөрөг хүчний зүгээс бас ийм шаардлагыг бол одоо тавьсан учраас дотоод одоо улс төрийн шийдвэр гаргаад үйл ажиллагаа нь засгийн газрын тэргүү өөрийнхөө хүсэлтээр ажиллаж чөлөөлөгдөөд тэгээд ийм одоо ачаа үүрхэл хариуцлага над дээр оногдсон. Тэгэхээр би бол энэ хариуцлагаас бол намын даргын хувьд бол одоо энийг даагаад ачааг үүрээд ард түмнийхээ төлөө иргэдийнхаа одоо энэ
дунд үүсэж байгаа асуудал бэрхшээлүүдийг шийдэхийн төлөө ажиллах ийм одоо үүрэгтэй гэдгээ бол одоо ухамсарлаж байгаа. Тэгэхээр манай засгийн газар бол илүү одоо хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Дээрээс нь биднээс хамааралгүйгээр зөвхөн эн чинь дотоод асуудал биш, олон улсын байдал, дэлхийн дай одоо энэ үүсэж байгаа газрын төсний бүтээгдэхүүний үн гэдэг энэ олон асуудлууд сорилтуудад тулгарч байна. Тэгэхээр дотоодын асуудал биш бол энэ олон улсын асуудал болсон гэдгийг одоо бас ойлгох ёстой хаа гэж бодож байгаа. Тэгээ цаашдаа бол бас та бүхэнтэйгээ эргэх холбоотой энгийн даруй хариуцлагатай ажиллая л гэж бодож байна. За ерөнхий сайд маань жоохон тодорхой хариулаасай гэж хүсэж байна. За энэ байдал бол нэлээд хүндээ. Та одоо ингээд дараагийн сонголтоо хийгээ явнаа. За харамсалтай энэ бүх салбарууд одоо маш хүнд байдал байна. Бид нар энд одоо болж байгаа юм шиг ингээ ярьдаг боловч яг одоо 21-р зууны өнөөгийн энэ байдлаас ингээ харахад бус орнуудтай харьцуулахад бол үнэхээр бид нар бол бас хэцүү болчиход байна. Тэгэхээр бид нар одоо мэд хэрхийнхээ хүрээнд энэ нүүрстэй холбоотой энэ төр хороо байгуулах бид бүхний санаачлагыг та нар одоо дэмжиж гэнэ үү, дэмжихгүй байна уу? Энийг мэдэх хэрэгтэй юу, үгүй юу? Энэ та бас хариулж өгөөч. За танаа нам завцралга аваад одоо тэрнээс хойш гэж нэж удчих. Тий, тэр хууль муулч хамаагүй л болчих шиг боллоо. За тэгээ энэ жижиг намуудыг нэг яам хариуцуулаад гэх юм. Танаа сайдууч одоо маш удаан хугацаагаар. За манай улс бол парламентын засаглалтаа ороо. Тэгээ их хурлын гишүүд хуулийнхаа дагуу гарын үсгээ цуглуулад төр ороо байгуулах санаачлагаа гаргаад их хурл дөргөн мэдүүлээд явдаг ийм л улс. Гэхдээ мэдээж энэ чинь олон улсын харилцааны асуудал учраас бас үүн дээр нэлээд мэдээлэлтэй байх ёстой гэдэг бол ийм л тайлбарыг бол бид нар тавьжаа. Жишээ нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бол манай улс хүлээх ёстой. Тэр утгаараа хоёр засгийн газар хоорондын одоо гэрээ их хурлаар батлагдсан учраас энэ нөгөө гурвалсан асуудал буюу зөвхөн тэр нүүрсний үн жишээ нь одоо нүүрсний үнийг өндөрөөр тооцох тэр үннээрээ ягуу гэж тооцох уу гэдгээ ярьж болох боловч тэр хил холболтын асуудал дээр бол бид тэгж хамаагүй бас үн дээр ингээд сонсгол хийгээд мэдээлэл дутуугаар явуул энэ хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээн дээр буруу зөрүү ойлголт үүсчихвэ гэдэг болгоомжл бол хаана байдгаа. Тийм учраас нэгэнт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа учраас за үүн дээр бол бид нэр тал талаас нь одоо энэ бол гурвалсан асуудал зөвхөн одоо тэр үн дээр нь ярих асуудал юм аа. Тэрнээс биш тэр хил холболтын асуудал бол огтынд хамаагүй гэж зааглаж ярихгүй бол мэдээлэл дутуугаас бид нар одоо их хурл дээр орж сонсгол хийгээд үүний орд бол бас хоёр улсын хоорондын одоо засгийн газар хоорондын байгуулсан гэрээнд янз бүрийн одоо үл ойлголцол үүсэхгүй гэдгээс бол болгоомжилдог. Энэ бол бас олон улсын харилцааны асуудлаа гэдгийг бол бид бас тал талаас нь зөв бүрэн дүүрэн одоо ойлгож ухаалаг хандаасаа гэж одоо гишүүдтэй бол хүсэж байгаа. Мэдээж их хурлын гишүүдийн мэд хэрхийг хангуулах, нийгэм олон нийт мэд хэрхийг хангуулах асуудлыг бол хүндэтгэж байна. Тэгэхээр үүн дээр бол би бас дахин мэдээллүүдийг өгье. Ингээд манай ерөнхий сайд тэгээ урт хурдах засгийн газруудаасаа ингээд сургамж аваасаа ерөнхий сайдуудаасаа гэж бодож байгаамаа. Тэгээд бид нар чинь авилга хулгай энэ нүүрсний одоо хулгай энэ төр юмдаа бол одоо бид нар үнэхээр идэгдээ дууслаа шүү дээ. Айгүй өрөвдөлттэй хэдэн улс төрчид айгүй өрөвдөлттэй ард түмнээ хараа сууж байна л да. Үнэхээр одоо гэхдээ би ч тийм ч бас гутран гом бишээ. Өөдрийг харж байна. Арай дээр болоосаа. Гэхдээ өөдрөг юм бол манайх чи үлээ за 90% нь фэйсбүүкээс мэдээлэл авдаг гэж байгаа. Тэр 30% нь тэн дээр байгаа бүх юмд итгэдэг гэж байгаа. Гэхдээ бас манай залуучууд байна. Энэ 2000 оноос хойших залуучууд. Эднэр үнэхээр итгэл найдварыг төрүүлж байна. Тэгээ авилга хулгай хийж байгаа энэ улсуудаас гадна энийг зүгээр харсан ч хараагүй юм шиг хажуугаар нь дугуй байж байгаа бид нэр айгүй буруутай байхгүй юу? Буруугийн буруутай.
Тэгээ манай хоёр гөрш маань энэ хоёр гөрштэй муудалцуулахыг байнга хүсдэг. Энэ ард түмэнтэй. Тэдний өмнөөс одоо янз бүрийн юм тараадаг. Энэ хоёр том улсууд одоо энэ 3,500,000 хүн ингээ сайн сайхан амьдрчаасаа болчоосоо бүтчээсээ энэ юм доктортой байгаасаа гэсэн ийм л бодолтой байдаг гэж би бодож байгаа. Гэтэл энийг одоо бүснүүлээд гацаагаад энэ улс орны хөгжлийг тэр дундаас нь маш их хулгай ээж мөнгө завшдаг ийм улсууд байна. Тэр их мөнгөө тэрний өчүүхэн гисгийг энэ толгоо угаах, энэ улс орныг ядууах, энэ бүх юмд ингээ ашиглаж байна. Энийг одоо бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. За энэ олон сайдууд их удаан хугацаагаар ажиллах юм аа. Энэ өөдөө гарч байгаа салбар ганц чалгаа. Тэгээ нэг зураг байдаг л да. Хараад би үнэхээр харамсдаг. Тэгээ нэг цусны гоочсон тийм алах хадуур барайл өрөө хаагаад яваад идэг. Тэгээ манай ард түмэн маань өдрөөс өдөрт энэ Непалынхан шиг, Бангладеш шиг болоод байна л да. Тийм ч болгож байна. Тэгээд энэ явдал чинь ингээд удаан үргэлжлээ явах юм бол тийм хиллэг гарцсан байна шүү дээ. Энэ ард түмэн чи одоо Непалд хүлээгээд энэ залуучууд чинь энэ амьдралыг ингээд дэвчээд исээд хүлээгээд байж чадахгүй. Энэ муухай юм чи хараад үнэхээр байж чадчих шүү дээ. Ийм баян, ийм сайхан багшилтай, ийм одоо IQ өндөртэй ийм улс орныг яагаад ийм байлгад юм бэ? Одоо эцсийн найдвар одоо Монгол ардын намаас одоо таа болчиход байгаа шиг байна. Та ямар ч байсан багч байсан одоо өөрчлөлт хийгээсэй гэж бодож найдаж байна. Тэгээ засгийн газраа одоо яаж байгуулахаас энэ бүх юм чинь шалтгаалнаа. Энэ одоо гацсан төмөр зам, уулын энэ төмөр замыг зөв тавиад холбоод явуулаад ингэсэн бол бидний когсчих нүрс энтгэгч хүрж болох байсан